Хил хамгаалах ерөнхий газрын олон нийтэд харилцах хэлтсийн хэлчин уран бүтээлчдийн бэлтгэдэг эх оронтойгоо хуваалцсан амьдрал нэвтрүүлгийн 4 дахь дугаарыг бэлтгэхээр бид бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотыг зорж явна. Энэ удаагийн дугаарын зочин бол хил хамгаалах байгууллагад 18 наснда үйлчилгээний ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж шаш шатны албан тушаалыг нэр төртөө хашиж өдгөө Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх хөлийн төлөөлөгч Хурандаа Эрдэнэ Чимэг юм. Эх оронтойгоо хуваалцсан амьдрал нэвтрүүлгийн 4 дахь дугаар яг одоо бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотноос үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. Маа нэвтрүүлгийн зочдыг сонгоход бидраас хэлчдээсээ нэлээд санал авдаг. Тэгээ ялангуяа хэлчин бүсгүүчүүд маань одоо нэг эмэгтэй зочин оруулаач. Тэр дундаа Эрдэнэ Чимэг Хурандааг оруулаач. Хөлийн чандад хэлчин бүсгүүчүүдэд төлөөлөөд үүрэг гүйцэтгэж байгаа. Технологи талд үзтгэж байгаа энэ эрхэм Хурандаагаас бас үг сонсомоор байна гэж олон бүсгүүчүүд бидэд хүсэл тавьсан. Тэгээ энэ хүслийг танд уламжлахад та бас бидний урилгыг хүлээж авсан. Нэвтрүүлгийн хамт олон бид ямар ч гэсэн маш их баярлж байгаа шүү. Танд баярлалаа Хурандаа. За баярлалаа нэмэрлээ. Тэгээд сайн үж ирсэн үү? Сайн үж ирлээ. За тэгээ энэ саналыг би анх сонсоод жоохон эргэлзэн тэнэлсэн л дээ. Орох уу яах уу гэд ухаандас хүлээж аваагүй чи мэдчихэж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт намайг оролцуулахаар санал гаргасан эрхэм хэлжтэй талархаж байна. Энэ албанд нэлээдгүй жилиг би үдчихээ. Тэгээд та бүхнийг энэ нэг хичээл зүтгэл гаргаж бас Солын Бээжин хотноо намайг зорж ирсэнд баяртай байна. Хурандаа маань энд одоо хөлийн чандад эх орноо төлөөлж суугаад 6 намрыг үдж байгаа гэж бид сонссон. Тэгэхээр таны ажлын нэг өдрөөс хэрхэн эхэлдэг юм бол хоёлаа одоо өглөө ярилцаа зогсож байна. Тэгэхээр таны альбан өрөг болол сонирхож болох уу? Бас энэ ажлын байртаа танилцж болох уу? Бололгүй яах вэ? Бас энэхүү нэвтрүүлгийг хийхэд манай гадаад харилцааны яам, Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсад суугаа элчин сайдын яам дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр та бүхэнд манай элчин сайдын яамны хаалга нээлттэй. За би Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын унган иргэн хэлчдийн дунд хэлт хөлд орсон гэж бас хэлж болно. Яагад гэвэл миний эмээ, ах, эгч маань энэ байгууллагт ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан юм. Миний эмээ одоогийн дотоод хэргийн их сургуульд буюу тухайн үеийн цэргийн нэгдсэн тусгай дунд сургуульд тогоочоор ажиллаж ирсэн. Эмээгээ ажилтанд дагаж явдаг хормоноос нь зүвтсэн хүүхэд байсан. 8 нас хүртэл үүрүүлсэн. Тийм эрхлэл байсан. Тэгээд намайг баг сургуульд орлоо гэд манай эмээ минь тэтгэвртэй гарсан байдгийг. Миний төлөө. За монголчууд эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг. Би үүний нэг тод жишээ нь манай Эрдэнэ Чимэг Хурандаагийн туулж өнгөрүүлж байгаа энэ алба амьдрал юм болов уу гэж боддөг юм аа. За Эрдэнэ Чимэг Хурандаагийн хувьд 1990 оны 5 сард би тухайн үеийн улсын аюулуудыг хангах ерөнхий газрын хөлийн цэргийн штаб гэж байсан. Тэнд Ахмад Солтой анх ирээд танилцж байлаа. Тэгээ энэ хүн хөлийн цэргийн штабт энгийн цай зөөгчийн ажлаар ажлын гараагаа эхлээд тэгээ одоо бол элчин сайдын яамны зөвлөх, хөлийн төлөөлөгч, хөлийн цэргийн анхны хэлтсийн дарга эмэгтэй Хурандаа ийм сайхан өндөрлөгт хүржээ. Намайг Хөлийн Бат хотын цэргийн удирдах газарт ажиллаж байхад нэг тухайн үеийн нийгмийн аюулаас хамгаалах яамтай нэгтгэн улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар гэж байгуулагч тэнд би ажиллаж ирсэн. Конкурст орохоор өөрийнхөө хуучин л нөгөө нэг тоо физик гэр суурилсан байдлаар өгөхөр бэлтгэжсэн боловч нэгэн өдөр манай хил хамгаалах ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Цэдэн Хурандаа маань дуудаж хил хамгаалах байгууллагад хятад хэлтэй мэргэжилтэн хэрэгтэй байгаа. Өмнө сурсан олон залуус бас зах зээл хөгөөд гарчээ.
Миний дүү бодож үзээрэй гэсэн саналыг тавьсан. Политехникийн их сургуульд орой болгон очиж тавтах тэр дамжаан курс явж исэн хүүхэд энэ шийдвэрээ өөрчилж хизээ хойштой одоо конкурс эхлэхээс 2 сарын өмнө л үү дээ. Тэгээ өөрчлөөд би шууд монгол хэлээр суйрлаад шалгалт өгсөн. Тэгээ Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн хятад судлалын ангид элсэн орсон байдаг. За Эрдэнэчимэг бол миний шав, миний оюутан байсан. За олон зуун шав нарын маань нэгэ. За би тэгэхэд Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургууль гэж дөнгөж байгуулагдаад тэг анхныхаа элсэлтүүдийг авч анхныхаа төгсөлтийг хийж исэн. Тэр он жилүүд за олон гадаад хэл олон улсын харилцааны тэнхим бий болоод за тэрний нэг нь болох хятад судлалын тэнхимийн эрхлэгч багшаар би ажиллаж исэн тэр үеэлдээ. За Эрдэнэчимгийн ангийнхан бол 10 гаруй оюутан байсан санагдаж байна. Тий. Ер нь сайн оюутан байсан. Хэлнийхэн талаар бол хятадтайлыг бол маш сайн сурсан. 喂，你好，你上校吗？啊，我就是蒙古国驻华大使馆边防代表季美上校。 Одоо манай хүүхэд залуус гадаад улсын хэлийг их сонирхон суралцуулж байна. Энэ нь сайшаалтай хэрэг. Гэхдээ их хэл буюу төрөлх хэлээ сайн мэдэхгүйгээр гадаад хэлийг төгс эзэмшинэ гэж бол одоо учир дутагдaltaй. Ер нь бол хэлний тухай яриад байгаа юм биш л дээ. Энэ бол монгол хэл бичиг, соёл, түүх, монгол сэтгэлгээ, монгол үндэстний энэ амин чанар тийм ээ. Мөн чанар гэж эдэмтэд ярьдаг. Энийг л энэ маань их хэлэнд маань нийт шингэсэн монгол хүн болгон зайлшгүй судлуучтай судлах ёстой юм байна. Түүнчлэн 2015 онд Монгол улсын төрийн эрхэм түвшээ нэртэй судлаач Бачман гэсэн маань монгол хэлний тухай хуулийг батлуулсан. Энэ бол монгол төрийн түүхэнд, монгол үндэсний түүхэнд маш чухал арга хэмжээ болсон. Энд бид баярлаад баршгүй. Өөрийнхөө биеийг үл хайхран маш их хөдөлмөр зүтгэл гаргаж энэ хуулийг батлуулсан. Өргөн хэмжээний далайцтай судалгаа хийсэн. Тэгээд миний дотн найз байсны хувьд энэ их хөдөлмөр зүтгэлийг нь харах бас өчүүхэн завшаа надад тохиосон би баяртай байдаг. Хаяа цэнхэр тэнгэрийн доор халигж явсан бүсгүй цэрэг. Хатан заяаны хувь тавиланд хадаг шиг хөндлөгдсөн цэцэг. Дорноос өрн рүү нүүх тэнгэрийн дүлгөөн үүсчиг дотн сэтгэлээр эрхэмсэг зөөлөн нэмсгэлсэн эх орны хөлийн төлөө эрдэм мэдлэгээ зориулсан зүтгэлтэн инх цагийн хилчдийн бахархал эрхэмсэг хилчин хурамдаа. Нэртэн хүртэл эрдэн мэт хайрламаар нээрэл таамын Монголын хилчдийн чимэг юм. За миний би 1995 оны 2 дугаар сард замын үүдийн тухайн үед Босгой отряд гэдэг нэртэй байсан. Энэ ангид томилогдож баримт бичгийн шалгалтын сумангийн баримт бичгийн шалгач орчуулагчаар томилогдсон. Тэгээ одоогор бол энэ замын үүдийн төмөр замын болтолтой. Улсын хэлээр зуршиж тээврийг хэрэгслэх шалган нэвтрүүлэх энэ шалгачийн үүргээ биелүүлэхээс гадна хэлийн уулзалтуудад анх удаа орсон. Анхны уулзалт юу ч болоод өнгөрөвдөө. Өөрийгөө маш голсон. Айгүй олон үг хэллэгийг би хэлж чадаагүй. Айгүй хэцүү. Хятадын талын орчуулагч засаад яриад байсан. Тэгээ яхав энэ хэлийн албаны мэрэгжлийн үг хэллэг гэдгийг чинь сурах хэрэгтэй юм байна би. Энийг би яаж сурах вэ? Сурыгээд ном байхгүй. Түшээгээд надад заах орчуулагч тэнд байгаагүй. Зөвхөн хэлийн албаны орчуулагчаас гадна замын үүддэх засаг даргын намын газар хэл хяналтын байгууллагуудын бас ажилд нь бас оролцож оршуулгын дэмжлэг үзүүлж явсан юм. Тэгээ яг уулзалтанд улам одоо мэдэхгүй чадахгүй зүйлээ тэмдэглэх цээжлэх тогтоох тий. Иймэрхүү аргаар л тэгээ явсаар байгаа л одоо өнөөдөр хүрсэндээ.
тухайн үед бас Хятадын талын энэ мундаг орчуулагч нар Ирээний бомб толоод Ирээний хилийн ангид ажиллаж исэн. Энэ намайг хилийн албаны мэргэжлийн үг хэллэгийг сурах энэ ажилд бол ихээхэн дэмжлэг болсон юм аа. Burada mı gidiyor? Tasay ölçün o. Энэ бомбын шалгагч нар бол Монгол улсын нүүр царай болон Монгол улсын агаарын замын хөлийг батлан хамгаалаад сууж идэг эрхэм хүмүүс маш хариуцлагатай алба. Миний ажиллаж байх үед бас шалган нэвтрүүлэх албаны олон төрлийн зөрчлүүд их гардаг байсан. Шалгагч хүнд ажиллахад бас нэлээд эрэгтэй л байсан миний хувьд. Тэгээд ер нь бол сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологи гэдэг юм уу те шинэ багаж хэрэгслэр бол бас нэлээд боломжийн хүрээнд хангалттай байсан учраас ихэвчлэн бид өөрийнхөө нүд гараа маш сайн ажилладаг байсан. 1999 онд Эрдэнэчимэг замын үүдийн шалганы нэвтрүүлэх бонд шалгагч байжгаад орчуулагч шалгагч байжгаад буян тухайд ирсэн. Энэ үед би шалганы тасгийн дарга байсан. Эрдэнэчимэг шалганы тасгт одоо офицероор миний удирдлаганд ирж ажилласан. За ингээд бид хоёрын цуг ажиллах юм намтар эхэлсэн түүхтэй. Маш өндөр боловсралтай. Хятад хэлний одоо үнэхээр төгс эзэмсэн юм хүн ирсэн. Тэгээд ер нь бол хэлгийн бондод бол хилтэй хүн гэдэг бол одоо хамгийн чухал ийм одоо боловсрогч юм. За тэгээд манай Эрдэнэчимгийн нэг авах юм нь юу вэ гэхээр анхал мэдгц. Хүний хэлсэн юмыг маш сайн одоо биелүүлдэг. Их хичээдэг, ажлынхаа төлөө хичээдэг, цаг нарыг их зарцуулдаг, юм мэдхийн төлөө гэсэн тийм нэг сэтгэлгээ нь надад их одоо таалагдсан учраас харамгүй одоо би юмаа зааж гисэн. Их ч юм даалгаж хариуцуулсан. Бид хоёрын нэг хийсэн чухал ажил юу вэ нөхөр? Доод хүмүүсийг сургахаас гадна энэ хэлний зөрчил, энэ баримт бичгийн зөрчил гэдгийг илрүүлэх, түүнийг шийдвэрлэхэд ямар арга технологи хэрэглэх вэ? Бид хоёр нэлээд одоо олон удаа хугацаанд бодож боловсруулад тэгээ яг гардан хэрэгжүүлсэн хүн Эрдэнэчимэг. 99-өөс 2003 он хүртэл үндсэндээ 2004 он хүртэл энэ хэлийн зөрчил буян тухайгаар эд үрдсэн. Тодорхой хэмжээгээр одоо бид хоёр одоо дарамт ирж ийсэн. Тэрний нэг нь Эрдэнэчимэг томоохон дарамт ирж ийсэн. Ойлаад хүртэл надад ярьж л байсан. Даргаа инглээ тэглээ гэж. Тэгээ би нэг хэлж ийсэн юм байгаа Эрдэнэчимэд. За минийхөө тангар өргөсөн цэргийн албаа гэж чи. Хэдий эмхтэй ч гэсэн. Би хэл манжаага хэлж байгаа хүн. Эх орны хэлийг 50 байлгах ийм үүрэгтэй одоо ийм хүн шүү. Ингээд нулимс гаргаж болохгүй шүү минийхөө гэсэн. Түүнээс хойш надад дахиж тэр тухай нэгч яриаггүй үүрэгт ажиллаа хэвийн ингээд явж исэн. Төгсөд бүгд хуваараас сонсоод ажиллах анги руугаа томилогдоод явхад хил хамгаалал ерөнхий газрын үүдэн дээр манай хэлийн цэргийн тэг 218 дахь ангийн бүрэлдэхүүн маань цэцэг бариад биднийг тосож авсан. За анги руугаа яваад ставта хуваарлагтаад бие бүрэлдэхүүнтэйгээ танилцаад тэгээд ажилдаа шууд орж исэн. За тэр бүрэлдэхүүний дундаас хамгийн содон туссан шалган нэвтрүүлэх албаны ахлах ажилтан Ахмад Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй байлаа. 2000-ад оны үед хил хамгаалах байгууллагад ер нь эмэгтэй офицер их цөөхөн байсан. Тэгээд сургуулийн ширээнээс ирсэн бидэнд шалган нэвтрүүлэх албаны нарийн зүйлсийг заах, албанд дадлагжуулах гэд нэлээд их л ажлууд өрнөдөг байсан. Энэ ажлуудыг гол хариуцсан зохион байгуулж эмэгтэй тэслэгч нарыг хамгийн ихээр сургаж дадлагжуулах ажлыг бол Эрдэнэчимэг хурандаа маань хийсэн.
За тэгэхэд бол биднэрт бол маш их юмыг зааж өгдөг байсан. Жишээ нь хөлийн хоригтой иргэн гэхэд тэр үед нэг 3-4 мянган иргэдийн жагсаалт байсан. Бид нар тэр бүхнийг чэйжилдэг. За хөлийн мананд гарах болгондоо шалгуулдаг. За баримтчгийг яаж шалгах вэ гэдэг дистраллыг заах. За тэрнүүдээрээ харах, гараараа мэдрэх, зорчигчоос асуух асуулт болгоныг маш нэгт нэм ба товч тодорхой одоо тухайн зорчигчийг ер нь бол бухимдуулахгүй, буурлуулахгүй маш богино хугацаанд шалгалтыг яаж хийх вэ гэдгийг хүртэл их сайн зааж өгсөн. Шалганы нэвтрүүлэх албаны баримт бичгийн олон төрөл хэлбэрийн зөрчил их идэвхжсэн юм онцлог цагийн үед ажилласан олон сайхан залуучуудтай ажилласан. Олон сайхан залуучууд маань өнөөдөр хэл хамгаалах байгууллагын удирдлагын түвшинд ажиллаж байна. Энэ цаг үе, энэ хэдэн кабин, энэ сайхан залуучуудаа өнөөдөр харахад сэтгэл маш их сайхан байна. Хөдөлж байна. Мөн тэртээ 1999 онд очсон мэт их сайхан санагдаж байна. Энд миний эд залуу халуунаас өнөөл ядардаггүй тийм ээ. Тэгээд элдв шалтгаан тоочдгүй зүтгэсэн онжлоод байсан болов уу гэж боддог. Буян тухай бомтод ажиллаж байгаад 2004 оноос Бүгднамт Хятад ард улсын ардын их сургуульд магистрийн зэрэг хамгаалахаар сурахаар явсан. Урсаад өнгөрөх залуунасаа улсын хил дээр үдэснээ анзаарсангүй. Ямар сургууль дээр ирсэн байгаа байлаа орондоо. Энэ сургууль бас таны амьдралтай ямар түүхээр хэрхэн холбогддог вүлээ? Тэр тухай таадан бас ярьж өгөөч. Энэ Бүгднамт Хятад ард улсын ардын их сургууль. Би энэ сургуульд 2004-өөс 2006 онд магистрийн зэрэг хамгаалсан. Яг дипломат харилцааны чиглэлээр. Яг би өөрөө олон улсын харилцааны дээд сургуулийн хятад судлаачийн анги төгссөн. Ер нь бол олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэн гэж хэлж болно. Тэгээ эндээ бол өөрийнхөө одоо нэг сургуульд сурсан мэргэжлийн улам лавшруулан тийм үү магистрийн зэрэг хамгаалсан. Тань сурж байхдаа бас давхар Бээжинд ажил хийж байсан гэдэг тийм. Ямар ажил хийж байсан гэдэг лээ. Тэрийг бас мэдсэн байна шүү дээ тий. Юунд Улаанбаатар төмөр замын төлөөлөгчийн газар гэж байгуулсан. Тий. Тэр үед нь бас яг тэр байгууллагыг энд улсын хууль журмын дагуу бүртгүүлэх яг анхныхан тэр бичиг баримтыг зэгцлэх тэр ажлыг бол хариуцсан байсан. Бээжингээс сургууль төгсөж ирээд шууд Хялмал ерхий газрын шалганы нэвтрүүлэх албаны хэлцэд ажилласан. Тэгээд тухайн үед Хялмал байгууллагын түүхэнд гадаад харилцааны хэлтс гэж байгуулсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд Эрдэнэ чимэг хурандаа маань хэл хамгаалах байгууллагын харилцаа хамтаа ажиллагааг хөгжүүлэхэд бол өөрийн мэрэгжил ур чадварыг бас одоо зарцуулаад явж байна. Би бол Эрдэнэ чимэг хурандааг бол нэг талдаа хэлчин, нөгөө талдаа орон судлаач гэж үздэг. Өөрөөр хэлбэл хятад судлаачийн мэрэгжилтэй хүн. Тэгэхээр энэ давхар мэрэгжил нь өөрөө энэ хэл хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг хөрш улстай маань хөгжүүлэхэд бол суур бүр нь болсон гэж үздэг. Хууль зүйн дотоод хэргийн яам маань олон байгууллагууд харьяанд маань ажилладаг. Тэгэхээр Эрдэнэ чимэг хурандаа маань тэнд хэл хамгаалах байгууллагын төлөөлөгчөөр ажилласны үднээр дан ганц хэл хамгаалах байгууллагын харилцаа хамтаа ажиллагаа гэхээс илүүтэй бас ижил төрлийн одоо харьяатын байгууллага те гадаад хэргийн харьяатын байгууллага цагдаагийн одоо дотоодын цэргийн байгууллага ч гэдэг юм уу те ийм бас бусад байгууллагуудынхаа бас харилцаа хамтаа ажиллагааг бас те сугаа улсынхаа ижил төрлийн байгууллагатай холбоход бас сүүлийн үед бол нэлээд хүчин чармаалтаа гаргаад явсан. Түүнчлэн бас миний нэг хэлэх ёстой зүйл бол юу гэхээр хамгаалах байгууллагын хүний нөөцийн боловсон хүчний бэлтгэхтэр бас тодорхой итгэвч чармаалт гаргасан гэж ойлгодог. За сүүлийн үед бол бид хоёр одоо 2020 оноос хойш Бээжингийн элчин сайдын яамд 5 жил гаруй хамтран ажиллаж байна. Манай Эрдэнэ чимэг хурандаа хэл хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагуудын хоёр талын харилцааг хариуцсан ажилладаг. За энэ ажиллах хугацаанд бол хоёр талын хэл хамгаалах байгууллагын харилцаа бол тодорхой өндөр түвшинд бол хүрсэн. За цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалтай үед хоёр талын хэл хамгаалах байгууллагуудын харилцааг бол зохих түвшинд нь авч явсан. За мөн төрийн цэргийн байгууллагуудын харилцааг бол
хариуцж бас зөх шатанд хүргэж өнөөдөр онцгой байдлын байгууллага болон дотоодын зэргийн харилцаа бол одоо тогтмолжиж хөгжих шатандаа ингэж явж байгаа. Онцгой байдлын чиглэлээр юу гэсэн бэ гэдэг асуудал байдаг. Онцгой байдлын чиглэлээр бол бүгд найрамд хятад ард улстай шинэ гэрээ байгуулсан. Энэ бол 21 онд хил орчмын ойрын төмөрхөөс урьдчилан сэргийлэх тэмцэх тухай Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамд хятад улсын засгийн газар хоорондын хэлцээрийг байгуулах энэ одоо үүргийг хэлийн телевизч хувьд дээр нэмээд онцгой байдлын асуудлыг хариуцжсэн хүнийхээ хувьд бол манай эрдэнэчийн урандаа бүр хариуцж ихнээс нь хариуцж энийг баталгаажуулж ирсэн. Өөрөөр цар тахлын тэр цаг үед улс орнуудын эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаа зогсон байдалтай тэр үед бол энэ хэлцээрийг байгуулсан нь хоёр улсын хооронд хил орчмын ойрын төмөрөөс урьдчилан сэргийлэхэд маш том дэмжлэг үзүүлсэн. Хил хамгаалах ерөнхий газар болон онцгой байдлын ерөнхий газрын одоо офицер бүрэлдэхүүнийг бүгд найрамд хятад ард улсын цэргийн сургуулиуд сурах энэ ажлыг бол зохион байгуулсан. Дараагийн зүйл нь би нэг их зүйлийг сонирч байна. Хил хамгаалалт ерөнхий газраас одоо бүгд найрамд хятад ард улсад сурж исэн сонсогч нарын стипендийг тухайн үеийн аншлаас нь 1200 юан буюу одоо монгол мөнгөөр бол 700-800 мянган төгрөг нэмэгдүүлж хичээд маш баярлаад орж ижсэн. Би баяр хүрсэн. Ялангуяа цэргийн албаагчдыг бол одоо сурах болцоогоор нь ажлын хажууд сурах болцоог нь хангахад дээр нь нэмээд тэр хүмүүсийн амьдрах болцоо гэж хангаж байхад их том нөхөр шүү гэдэг бас төтөл. Эмэгтэй хүмүүс ч гэсэн төрөө харах хүн. Тэгтээ цэргийн одоо хүн гэдэг агуулгаар бүх юм цаг хугацаанд нээдэг, төгс хийдэг ийм л одоо хурандаа чивээс төгж гинж байдаг. Өөрөөр хэлбэл одоо зорьсон бол дуусдаг, хийсэн бол тэрийгэ заавал биелэлдэг. Ийм л одоо товчхон дүнжил ийм хил хамгаалах байгууллагаас ийм хурандаа байгаад байсан. Тэр үүдийн байгаа онцгой байдлын салбарын зүгээс харуулсан атарх сэтгэл төрдөг шүү гэдэгс хэлж байгаа болов уу гэж бодож байна. Энэ үнтэй бид нар харьцаж бас бүгд найрамд хятад ард улсын ижил төрлийн бас байгууллагатай хамтран ажиллагаа өргөжүүлж техникийн технологи суралцах энэ аль паагчтайгаа суралцах гадаад харилцаа хөгжүүлэх чиглэлээр бас хүсэлт албан ёсоор бид нар бас явуулсан. Манай хүсэлтийг бас Эрдэнэ чимэг хурандаа маань бас сайхан хүлээж авч үнэхээр их том ажил зохион байгуулсан. Юуны төрөнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар бид нар бас хувцсныхаа өмг, загвар, материалаа бас шинжлэх бас шаардлага үүссэн. Энэ бараг 3 сарын хугацаа болоод манай Эрдэнэ чимэг хурандаа энэ ажлыг бидний өмнөөс хийсэн. Энэ ажлын хүрээнд манай анх удаа манай 10 албаа агч богино хугацааны жилээс 2 жилийн хугацааны сургалтанд бас явсан. Эрдэнэ чимэг хурандаагийн одоо хувийн тэр хятадын мэдлэг, ажлын мэдлэг, хүмүүстэй харьцах мэдлэг нь манай энэ хамтын ажиллагааг үнэхээр шин шатанд гаргахад маш том нөлөө дэмжлэг болсон. Өнөөдөр Монгол улс хөрс зэрэгэлдээ Оросын холбооны улс, бүгд найрамд хятад ард улстай хуурай газраар хэлэлдэг. Хуурай газрын хэл нь хоёр улсын хэл байдаг. Энэ дундын хэл шүү. Энэ хэлийн аюулгүй байдлыг хангах, хэлийн дэглэмийг хүндэтгэн сахиулах, хууль сахиулах байгууллага. Оросын холбооны улсад хэлийн албан ёсны төлөөлөгч томлон ажиллаулаад 20 жил болж байна. 2019 оноос бүгд найрамд хятад ард улсад томлон ажиллуулсан юм. Миний завшаа намайг томилсон. Ер нь бол манай элчин сайдын яамны ажилтнууд дотроос томлолтоор хамгийн их олон удаа явж ажилладаг хүн Эрдэнэ чимэг хурандаа байх шүү. Тэгэхээр үндсэн байгууллагуудын зүгээс ч гэсэн ажилд нь маш том дүгнэлт, сайн дүгнэлт өгч ажилладаг юм хүмүүсийн маань нэг. Би бол элчин сайдын яамны одоо ажилтнууд дотроос хариуцлагатай ажил өргөө сайн биелүүлдэг дипломатын нэг л гэж үзсэн дээ. Ажил хийж байгаа хүн янз бүр байдаг л да. Зарим хүнд үүргөө явуулчихаар 1-2 газараа орчоод юм уу 1-2 байдлаар асуудлаа тавьчаад энэ нэг тийм тэр нь болохгүй энэ болохгүй нэгэд шалтгаан тавьчаад хүрээд ирдэг ийм хүмүүс байдаг. А зарим хүмүүс бол үргэл өгсөн бол тэрийг яаж биелүүлэх вэ? Бүхий л одоо ингийн үгээр яривал одоо аргаар оролдоод уулзаж болох бүхий л хүнтэй уулзаж яаж ийсээр угаал тэр ажлынхаа ард нь л гараад ирдэг ийм хүмүүс байдаг. Эрдэнэ чимэг хурандаа бол тийм хүмүүсийн нэг гэж би боддог. Бас олон удаа тийм чамргүй даалгаврууд төгөөсч ирж ирсэн элчин сайдын яамны зүгээс тавигдчихсэн. Тэгэхэд бол яадаг бол доо гэж бодож яхад бол явчаасаа ард нь гараад биелүүлээд ирдэг ийм л хүн. Тэгэхээр энэ олон жил цэргийн байгууллагад
сахилгатай, хариуцлагатай үүрэг даалгаврыг чанд биелүүлдэг ийм байгууллагаар дамжиж явж ирсэн юм хүмүүс бол манай элчин сайдын яамны ажилд бол их л тустай нэмэлттэй. Манай Эрдэнэчиг хуурандаа бандас бүгд нэгт хятад ард улсууд хил хамгаалсан ерөнхий газрын төлөөлөгч гэдэг анхны статусыг өөрч анхны одоо томилоонд явж исэн 2019 онд 2020 онд би одоо элчин сайдын томилогдод ингээд ажилласан. За би тэрийн бол ажиллаж исэн цаг үеийн шуунцлагтай. Тэр онцлог ихээр 2020 онд дөнгөж он гараад дэлхийн нийтийг хамарсан коронавиг цар тахал дэгдсэн. Манай улсаас хятадын талтай нүүр тулсан ажлын уулзалтууд хөгжихээ болж олон арга хэмжээг сайдын ямаар дамжин шийдвэрлэж нэлийн онцлог нөхцөл байдалд бид нар ажилласан. Монгол Улсын засгийн газар гадаад харилцааны яамны удирдлагаар энэ хугацаанд бүгд 8 дахь хятад ард улсад суугаа ялмаа төлөөлөгчийн газрууд. Ялангуяа Бээжин, Хөхот, Ирээн дэх консулын газрууд дипломат ажилтнууд амьсан ажилласан. Цар тахлын үед замун үед Ирээний элийн бомб таагдсанаар бол манай импортын барааны урсгал бол маш хүнд байдалд орж одоо эдийн засагт бол хүн дээр нөлөөлж ирсэн. Хятадын талд ажиллах, хятадын талтай холбох, хятадын талаас мэдээллийг дамжуулах, хятадын талд тусгаарлагдсан жолооч нарын асуудлуудыг шийдвэрлэх, хятадын талд бөөгнөрсөн ачаануудыг Тэнжийн бомбтоос төмөр замаар болон автозамаар татах энэ ажлуудын холболтуудыг бол манай Эрдэнэчимэг хуурандаа тухайн цаг үед бол маш сайн одоо ажиллаж энэ үйл ажиллагааг зохион байгуулахад бид бүгд дэмжлэг үзүүлж бүх холболтуудыг хийснээр бол бид богино хугацаанд бол энэ олон сая тонн ачаа бөөгнөрсөн энэ ачаануудын гацаас атлыг гаргаж ажилласан. Энд бол манай хил хамгаалах байгууллагаас элчин сайдын яамд хэлийн албаны албан ёсны төлөөлөгч суусны бол давуу тал онцлогуд бол энэ дэр гарч ирсэн. За шалган нэвтрүүлэх алба гадаад харилцаа хоёр маань хоорондоо салшгүй холбоотой явж ирсэн. За үүний нэг тод жишээ нь 2019 оноос эхэлсэн дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед хэлийн бомбуудыг байнгын ажиллагааг хангахын тулд 24 цаг тусгалтгүй ажиллаж ачаа тийшийг нэвтрүүлэх за тэр 20 цэрийн үед зуршиг тээврийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд бол нэлээд их хувь нэмэр оруулсан гэж би бас боддгийм аа. Монгол хятадын хэлийн бомбуудад ногоон гарцын төр журмыг хэрэгжүүлж халдвар хил дамнан дарахаас сэргийлэх. Олон улсын ачаа тээврийн харилцааг дэмжих. Нүүрс зэрэг Монгол улсын голлох экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажилласан. Эрхэм урандаад хэлийн 815 дахь байгаа анх боссон байрал дээр бүрэн бүтэн байгаа бас хэлтгий. Цай орлогч дэслэгч Шарвж амц. За хэлчин хүн болгоо энэ хэлийн баган дээрээ ирээд сэтгэл нь хөдөлдөг, албаараа бахархдаг. Тэгээд Монгол улсын хэлчид амийн үнэтэй тангараа өргөн хэлийн баганда ёсолдог. Өнөөдөр ингээд энэ сайхан өмнө ажиллаж исэн офицерийнхаа ажлын гарааг анх эхлүүлсэн энэ анги дээр ирээд хэлийн баган дээр ёслоход сэтгэл сайхан байна. Сэтгэл маш их хөдөлж байна да. Сая би таны нөгөө ярьсан нөгөө ковидээр хэлийн баган дээр ирээд хэлчтэйгээ уулзч чадахгүй ингээд буцаж ирсэн гэдгийг хүмүүс сонсч ирсэн юм байна. Тэгээд хэлчт маань нөгөө улсын хэлийнхээ шугам хэлийн баганыхаа хоёр тал зогссон нөгөө тухайынхаа нөхцөл байдлыг яриад хамгийн сүүлд нь одоо нөгөө хорондоо нар манай Монголын төлөв хорондоо нар маань тий хорондоо та бие бодороо гэд ингээд хэлчихсэн гэж сонсч ирсэн. Тэр акшнд та баг нулимс гарсан баха. Тийш үү. Би чинь ер нь айгу хурд уйлдаг шүү дээ. Тий, тэгээд уйлсан
Түүнээс гадна та бас санаж байгаа бох коронавирус халдвар гарсны дараа Монгол Улсын засгийн газраас бүгд найрамдах хятад ард улсад 30 мянган хонь бэлгэлсэн. Яг энэ замаар 30 мянган хонийг автомашинаар гаргаж ирсэн тийм ээ. Бид нар бас голдон 100 татаад бас хоорондоо уулзч чадахгүй тэгээ зайнаас өртлөө хязгаарлагдвал нөхцөл байдалд энэ бидний бахархууштай бас нэг албан юм да. Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, гадаад харилцаа, орчуулгын энэх цаг наргүй ажлын дундуур тэрбээр эмэгтэй хүн их хүнийхээ үүргийг нэр төртөө гүйцэтгэж яваа үлгэр жишээ бүсгүй юм. Түүний ажлын нэг өдөр шахуу цагийн хуваар хөтөлбөртэй байх хэдий ч хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөгжих боломжийг дээд зэргээр хангаж өгдөг хариуцлагатай ээж юм. За би 2 хүүтэй, хоёулаа сайхан том болцгааж байна. 90 сар үйл амжилттай суралцгааж байна. Тэгээд энэ 2 хүүхдийг өдий зайтай хүргэхэд миний ахын дүүс, найз нөхөд, хэлчид маань, ахмад хэлчид маань хүртэл хүүхдийг нь харж өгчээсэн. Тэгээд энэ хүмүүсийнхаа буйнаар энэ төрийн албыг ашиж ирлээ. За миний ээж бол миний амьдралын хамгийн эрхэм хүн. Миний ээж аливаа зүйлийг бүгээр хэлхийн оронд үйлдэлээрээ сургамж үзүүлдэг. Тэсвэр, зориг, төвчээр, амьдралын хатуужил, аливаа зүйлийг, аливаа бэрхшээлийг даван дийлэх энэ бүх ухаанд бид намайг өдий зэрэгтэй хүн болгож төлөвшүүлж ирсэн хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол миний ээж минь байгаа. Намайг бага байхад ээж намайг удаж байх хооронд буян тухай шалган нэвтрүүлэх бомтод шөнө өрөө ээлжээр маш их явдаг байсан. Намайг хичээлдээ явцсан хойгоор ээж маань Монгол Улсын хөлийн бомтуудаар томилтоор бас их явдаг байсан. Маш их ажилтай байсан. Гэсэн хэдий ч гэсэн ээж маань дүү бит хоёрт маш их цаг заваа бас зарцуулдаг сайн ээж байгаа. Дүү бит хоёрын боловсрол, хүмүүжил, зөв хүн байх энэ бүх зүйлүүд дээр маш их санаа тавьдаг. Ялангуяа миний хувьд бол одоо хятад хэлийг бас ээжийнхээ ачаар сурсан. Энэ бүх боломжийг манай ээж бий болгосон гэж би боддог. За миний хувьд ээжээрээ хамгийн их бахархсан үе гэвэл миний ээж хурандаа цол авсан үе байна. Хурандаа цол гэдэг бол бас хэн бүхний хүрдэг цол биш. Монгол Улсын хөлийн цэрэг өөрөө маш олон ажилтнтай, маш олон эрхтэй ажилтнтай. Энэ дотроос эмэгтэй хүн энэ цолонд хурж ажиллаа энэ төвшөнд үнэлүүлж энэ цолыг авч чадна гэдэг бол өөрөө бас маш ховор тохиолдол гэж боддгоо. Энэ ташрамд ээжтэй зориулж 2 хүн таньда маш их хайртай шүү. Таньда аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Таныхаа ачиг хариулахын төлөө 2 хүн хамгийн чадах бүхнэрээ хичээж амьдрах болно гэж хэлмээр байна. Найзын тухайд гэвэл би цөөн тооны дотны найзуудтай эрэгтэйч, эмэгтэйч хэдэн найзууд юм би. Тэгээ чимгээгээ бол би надад нэрээс та залуур учирсан найз минь битээр одоо 30 жил үргэлж чинь чимгээ хятад хэлний мэрэгжилтэй, би өөрөө англи хэлний мэрэгжилтэй, хэлний мэрэгжилтэй, дээр нь олон улсын гадаад харилцааны талбарт битээр олон жил ажиллаж ирсэн, тустай ажиллаж ирсэн. Манай чимгээ сайхан сэтгэлтэй, уужийн ухаантай, төвчээртэй, баргийн эр хүнд бараг байхааргүй маш төвчээртэй, шаргуу хөдөлмөрч. Тэгээд нэг тийм зөөлөн сэтгэлтэй ингээ гаднаас нь харахад бол манай хүн чинь цэргийн хүн, хурандаа хүн, тушаал авдагч хүн, хөгдөгч хүн. Тэгээ бодоход бол заримдаа эмэгтэй хүнд байхааргүй тийм хатуу мэд чанартай юм шиг боловч яг ингээ амьдрал дээр ингээд найзлаад явхад бол чимгээ маш өр зөөлөн, инээд муутай, нулимс ойрхон, хүний амьдралын жаргал зовлонг маш их мэдэрдэг, хизээ хаана ямар үгийг хүнд хэлэх үү, найзуудаа эрхэмлдэг, хайрладаг. Би бол хэлийн дипломат үйл ажиллагааг явуулдаг дипломатч гэж би чимгээгээ боддог. Миний найз хэлээрээ, хэлнийхээ мэдлэгээр хилээд хамгаалаад явж байгаа. Монгол Улсын хил хамгаалах байгууллагын ажил амжилтад өөрийн гэсэн бодиттой хувь нэмрийг оруулаад явж байгаа. Энэ найзаараа би бахархдаг. Олон нийтэд харилцах хэлцээ албаагчид маань Эрдэнэчимэг хурандагийн тухай нэг сайхан нэвтрүүлэг хийж байгаа гэж миний би сонсоод өөрийн хүслээр одоо ярьцлага өгөхөөр юм хүсэл гаргасан.
Тэгээд өнгөрсөн жил том хүүгийн маань одоо бие өгдөөд нэлээд олон эмнэлгүүдээр явж эцсийн үр дүнд одоо Бээжингийн эмнэлгийг одоо зорих зайлшгүй хэрэгцээ шаардлага миний амьдралд тохиолдсон. За энэ үед бол Эрдэнэжим хурандаа маань мөн одоо түүний хамтран зүтгэгч Баян Жаргал найз маань одоо бас сайхан сэтгэл гаргаж хүлээж авсан. Энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн аж буйнаар одоо би хүүхдээ эмнэлэгт нь үзүүлж, онцлуулж одоо бүр бүтэн нэр дүүрэн сайхан ажил амьдарч байна. Монголчууд дэлхийн нийтэд тусгаар тогтнолоод тунхаглан зарлаж бид тураг тусгаар болсон иргэд болсон. Энэ өдрийн ач холбогдлыг ер нь таас юу гэж боддог вэ? Хойчин залуучууд энэ өдрийг ингэж илүүтэй ойлгодог байгаасай, ач холбогдлыг нь ингэж мэддэг байгаасай гэж хэлэх зүйл юу вэ? Тийм. Өнөөдөр бол саяны таны хэлсэн улс сунгасан баярын 101 жилээ болж байна. 1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд улсаа тунхаглан даян дэлхийд зарласан гэдэг. Үндсэн хуулиа батлна гэдэг нь аливаа улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгааг хангаж өгдөг эрх зүйн баримт бичгтэй болно гэсэн үг. Тэгээд үндсэн хуулиар бидэнд олон эрх бидний өнөөдөр эдэлж байгаа олон эрх чөлөөг болгосон. За Эрдэнэчимэг замун өдийн хөлийн тусгай отруудын хамгийн анхны эмэгтэй офицер болж томилогдож байсан. Тэр үед би замун өдийн отруудын боловсон хүчний ажлыг гүйцэтгэж байсан. Тийм учраас бас энэ талаар сайн мэдхийн. Монгол Улсын ил хамгаалах байгууллагаас Бүгд найрамд Хятад улсын Батлан хамгааллын их сургуульд хамгийн анх суралцах сонсогч болж очиж байсан. За манай хил хамгаалах байгууллагын анхны эмэгтэй хэлтсийн дарга болж ирснийг би бас сайн мэдхий. За ингээд ярих юм бол анхны гэдэг тодтолтой нэлээд олон ийм хувь заяа энэ хүнд тохиолдсон. Хамгийн сүүлийнх нь гэхэд Монгол улсын хил хамгаалах байгууллагаас Бүгд найрамд Хятад улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны хэлийн албасны төлөөлөгчөөр анхны албан тушаалтан болж томилогдсон. Одоо энэ ажлаа хийж байна. Хоёр улсын харилцаа сайжирснаас хойш сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр улсын хил хамгаалах байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааны түүхийг хамгийн сайн мэддэг хүн гэвэл энэ хурандаа. За яагаад хамгийн сайн мэддэг вэ гэхлээр энэ ажил үйл ажиллагаанд бичлэн оролцож байсан. Их бүтээлчээр ажилладаг байсан учраас би энэ хүнийг өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан маш сайн мэддэг ийм одоо цөөхөн хүмүүсийн нэг гэж хэлхийг хүсэж байна. За Эрдэнэчимэг бол хэлний болон онолын маш өндөр мэдлэгтэй. Гүнзгий практик дадлага сурсан. ТОЕФ гэж хэлж болохоор цөөхөн тооны төрийн албан агчдын нэг. За энэ хүн бол хил хамгаалах байгууллага төдийгүй Монгол улсын төрд хэрэгтэй төрийн шилдэг боловсон хүчнүүдийн нэг л гэдгийг би хэлхийг хүсэж байна. Хүмүүний амьдралын алхам бүр сонголт байж тэрхүү сонголттой үнэнч байх эсэх тухайн хүнээс шалтгаалдаг юм шиг. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочин 18 наснда хил хамгаалах байгууллагын гишүүн болж хилчин болох сонголтондоо насаараа үнэнч явсан хилчин хурандаа Амгаланбаатарын Эрдэнэчимэг байлаа. Эрхэм хурандаагийн өнөөдрийн энэ амжилт боломж бүхэн замын уулзуур бүхний дээрх гэрлэн тохионы ногоон л зөвхөн түүнд зориулан асаж түүний өмнө үүд хаалга бүхэн нээгдэж байсан үгүй бил үгүй. Тэрвэр өөрийнхөө залуу насны олон шөнийг хятад хэл сурахын төлөөх их хөдөлмөр зүтгэл хамгийн гол нь хилдээ хилчидтэй туйлын хүндэтгэлтэй хандаж албаа дээдлэхийн дээдээр дээдэлж ирсэн зарчимч хийгээд даруухан чимээгүй хідээч тууштай хөдөлмөрийн үр шим билээ. Чавар тачсан өвдөж шүнүүдээс